Сайн байцгаана уу? Роберт Гринийн Орхидох урлаг номын 2 дугаар хэсгийг та бүхэнд хүргэх гэж байна. Антисидүсерс буюу эсрэг урхидагчийн талаар Роберт Грини зохиолч маань юу хэлснийг хэдүүлээ хамтдаа сонирхцгоё. Урхитан татагч хүн бусдад хамаг анхаарлаа төвлөрүүлж тэднийг онцгой мэдрүүлдэг бол антисидүсер нь үүний яг эсрэг туйлын. Тэд бол өөртөө итгэлгүй, зөвхөн өөрийгөө хуваа хичээсэн бусдын сэтгэл зүйг огт ойлгодгүй хүмүүс гинэ. Тэд өөрийн мэдлгүй бусдыг өөрөөсөө үргэж байдаг. Тэдний гол шинж бол өөрийгөө хөндлөнгөөс харах чадваргүй. Тэд хизээ бусдыг залхааж, төвөг удаж, хэтэрхий их ярьж байгаагаа хизээж мэддэггүй гинэ. Антисидүсрүүдийн нийтлэг шинж нь өөртөө итгэлгүй байдал. Тэдний бусдыг үргэдэг гол үндэс нь айдас болон өөртөө итгэлгүй байдал гинэ. Хүн болгон тодорхой хэмжээний айдас байдаг ч хэвийн хүн орхитон татах тоглоомын явцад өөрийнхөө биеийг мартаж нөгөө хүндээ уусдаг. Харин антисидүсрүүд өөрийнхөө хэрэгцээ, түгшүүр, бие барьсан байдалтай хэтэрхий баглагдсан байдаг тул бусдыг өөртөө татах тэрхүү шидэт үйл явцад нэвтэрч чаддгүй байх нэ. Антисидүсрүүдийн хэв шинжүүд. Роберт Грин тэднийг дараах хэдэн төрөлд ангилсан гинэ. Нэгдүгээрт зэрлэг. Орхитол бол тодорхой цаг хугацаа хүлээлт шаарддаг зан үйл гин. Гэвч зэрлэг байх нь төвчээргүй хүмүүсийн хийдэг зүйл. Тэд зөвхөн өөрийнхөө таашаалд анхаардаг. Төвчээргүй байдал нь би чамайг хүлээх шаардлагагүй. Тийм их эрх мэдэлтэй гэсэн эгог харуулдаг нь. Энэ нь бусдыг маш их доромжилж үргэж болдог гинэ. Хоёрт нь амьсгал боогдуулагч. Таныг таньж амжаагүй байхад л танд ухаангүй дурлаж наалддаг төрөл. Энэ нь хайр биш. Харин тэдний доторх хоосон орон зайг нөхөх гэсэн оролдлого гинэ. Тэд таныг хайраар боомлж, таныг холдох гэхэд танд гин буруугийн мэдрэмж төрүүлдэг. Тэдний дүр төрх бол тэд таныг сохроор дуурайж, өөрийн гэсэн үзэл бодлогыг тантай хизээж маргадаггүй. Гуравдугаарт нь ёс суртахуунч антисидүсрүүд гинэ. Орхитол бол тоглоом, хөнгөн байх ёстой гин. Харин ёс суртахуунч нь хэтэрхий хатуу, өөрийнхөө стандартад бусдыг нийцүүлэх гэж хичээдэг. Тэд таныг шүүмжилж, засч залруулахдаа таашаал авдаг. Энэхүү хатуу чанар нь тэдний дотоод аз жаргалгүй байдал болон бусдыг дарамтлах гэсэн хүслээс нь үүдэлтэй гин. Дөрөвдүгээрт нь нарийн. Мөнгөнд нарийн хандах нь тэдний зан чанар маш хавчигдмал, эрсдэл гаргаж чаддгүй гэлтэгдэг. Орхитолд бол өөрийгөө нэх, золиос гаргах үйл явц гинэ. Нарийн хүн мөнгө зарцуулж чаддгүй шигээ өөрийн сэтгэл зүрхээж зориулж чаддгүй гин. Энэ бол хамгийн муухай шинж гэсэн байна. Тавт нь бүдүүлэг. Тэд хэтэрхий бие барьсан байдаг нь таныг ч гэсэн эвгүй байдалд оруулдаг гин. Тэд би яаж харагдаж байгаа бол, намайг юу гэж бодож байгаа бол гэж зөвхөн өөрийгөө боддог. Тэдэнд зориг, цаг хугацааны мэдрэмж гэж байдаггүй гин. Зургаад нь чалчаа. Орхитолд нь өгнөөс илүү харц, үйлдэл, биеийн хилэмжээр тогтдог. Харин чалчаанууд хэтэрхий их ярьж тэрхүү шидэт уур амьсгалыг эвддэг гинэ. Тэд зөвхөн өөрийнхөө тухай ярьдаг бөгөөд би бусдыг уйдаж байна уу гэж хизээж өөрөөсөө асуудаггүй маш хуваа хичээсэн хүмүүс гин. Долоод нь туйшрагч. Тэд хэтэрхий эмзэг, гэхдээ таны төлөө биш, өөрийнхөө эгоны төлөө эмзэгэлдэг. Таны хэлсэн хошигнол эсвэл үл ялэг үйлдэлийг өөрийнх нь нэр төрд халтсан мэтээр хүлээн авч гомдлож гоншгондог гин. 8-д нь бүдүүлэг амтан. Тэд жижиг детальд анхаардаггүй, хувцалт нь амтгүй, олон нийтийн газар бие авч явах соёлгүй, хэтэрхий задгай амтай. Тэд бусад хүмүүс өөрийг нь яаж харж байгааг огт ойлгодгүй гин. Түүхэнд таарлцсан антисидүсрүүдийн тухай одоо ярилцгаая. Клаудиус эзэн хаан. Тэрээр эргэн тойрноо огт анзаардаггүй, хайханчгүй нэгэн байсан гин. Түүний энэхүү анхааралгүй байдал нь эхнэр Месалинаг нь аимшигтай завхааралд хөтлж эцэст нь эмнэлгээр дууссан гин. Хүнд анхаарал хандуулахгүй байх нь үзэн ядалтыг төрүүлдэг гинэ. Мата ба Грамонтын жишээ. Мата бүсгүүчүүдийг шууд оронд оруулах гэж яарч галери буюу ээлдэг зан үйлийг орхитуулсан тул хөтлөхөөцсөн гин. Яруу байдал нь таныг бусдыг биш, зөвхөн өөрийнхөө хүслийг л бодож байгааг илтгэнэ. Гладстон ба Дизраэли. Гладстон бол маш хатуу ёс суртахуунч байсан тул Виктория хатан хаан түүнийг үзэн яддаг байв. Харин Дизраэли бол хатан хааныг магтаж, түүнийг сонсож, урхитаж чаддаг байсан тул түүнийг хайртай сайдан болсон гэж үзжээ.
Антисидусрээс хэрхэн хамгаалах вэ? Хэрв та ийм хүнтэй таарвал нэгдүгээрт нь зайгаа барь гэжээ. Тэдэнтэй маргалдаж уурлах хэрэггүй. Энэ нь тэднийг улам өдөөдөг гин. Хоёрдугаарт нь хүйтэн хүндий бай гэжээ. Тэдэнд анхаарал бүү хандвал таны хувьд тэд хинж биш гэдгийг мэдрүүл. Гуравт нь хатан хаан Викториягийн таагдаг. Зүгээр л толгой дохиж зөвшөөрсөн дүр үзүүлээд яриаг хурдан дуусгах шалтгаан олох хэрэгтэй гэсэн байна. Эдгээр 3 арга болон доктор Романигийн хэлсэн Грей Рокийн аргатай төстөө санагдлаа. Олон юм тайлбарлах шаардлагагүй, өөрийгөө ойлгуулах гэж зүтгэхгүй, маш товч бөгөөд тодорхой, тийм үгүй. Эсвэл ойлголоо, за толгой дохино, толгоогоос ихсэрнэ гэх мэт үйлдэлүүдийг хийх гэж ярьсныг та бүхэн санаж байгаа зү. Роберт Гримний зохиолч маань хүн болгонд бусдыг орхитон татах, орхитогч зан чанар байдаг. Бас эсрэгээр нь хүн болгонд антисидусер буюу эсрэг орхитогч зан чанар тодорхой хэмжээгээр оршдог гэж хэлсэн байна. Гэхдээ танд энэ антисидусер зан байх ёстой хэмжээнээс илүү их байвал өөрийгөө хэрхэн засах вэ гэдэг тал дээр мөн зөвлөгөө өгсөн байна. Өөрийнхөө нарийн зан чалчаа байдал эсвэл шүүмжлэгч зангаа ухамсарлаж үндсээр нь тасалж хаях хэрэгтэй. Бусдад анхаарал хандуулж тэднийг сонсож жижиг деталуудыг ажиглаж сурах нь таныг жинхэнэ орхитон татагч болгоно гэж зөвлөжээ. За үүний дараа Роберт Грийн зохиолч маань хохирогчийн онол буюу victim theory орхиталтанд амархан өртдөг 18 төрлийн хэв шинжийг маш сонирхолтойгоор тайлбарласан байдаг. Үүний гол санаа нь хүн бүр дотроо ямар нэгэн дутуу орон зайтай байдаг. Тэрхүү дутууг нь нөхөж чадсан хүн тухайн хүнийг өөртөө бүрэн сонирхуулж орхитож чаднаа гэсэн агуулга оршдог юм аа. Орхитон татагч хүн бусдын нийгэмд үзүүлж буй гадаад төрх багны цаад хоосон орон зайг олж хардаг. Хүмүүс өөрт байхгүй тэр зүйлээ өөр хүнээс хайж байдаг бөгөөд түүнийг нь өгч чадсан хүнд тэд сайн дурын хохирогч болдог гин. Тийм болохоор алтан дүрмийг санаарай. Өөртөөгөө ижил төрлийн хүнийг орхитох гэж бөө оролд. Энэ нь ижилхэн хэсгийн дутуу хоёр эвлүүлдэг тоглоом шиг анхнаасаа бүтгүй зүйл байх болно гэж зөвлөжээ. Одоо бүгдээрээ 18 төрлийн хохирогчийн шин чанарыг хамтдаа судалцгаая. Нэгдүгээр засарсан рек буюу reformed rek буюу сирене. Энэ бол маш сонирхолтой хохирогчийн дүр. Тэд нэгэн цагт эсрэг хүйснээс хоронц мэд татдаг. Ангууч шиг амьдралаар амьдарч байсан хүмүүс гинэ. Гэвч цаг хугацааны ирэхээр эсвэл нийгмийн шахалтаар тэд энэ амьдралаа орхиж доктортой харилцаа эсвэл гэр бүлийн амьдралыг сонгосон байдаг гин. Тэд гаднаа даруухан төлөв харагдах боловч дотроо яг л биеийнхээ нэг хэсгийг алдчихсан мэт дуугийн мэдрэмжтэй явдаг. Өнгөрсөн үеийн тэрхүү хүчтэй таашаал сэтгэл хөдлөлөө тэд үргэлж өгөөлж байдаг гин. Тиймээс тэдний залуу насны тэрхүү галыг баг зэрэг өдөө хөдөл тэд тэр дороо автдаг гинэ. Орхитох таагдаг, төөрөгдөл үүсэг. Хамгийн чухал нь тэд өөрийгөө орхитуулж байна гэж мэдрэх ёсгүй. Харин ч тэд өөрсдөө ангуучилж байна гэсэн хуурмаг мэдрэмжийг тэдэнд өгөх хэрэгтэй гин. Шууд бусаар өдөө. Засарсан Дон Жуаны сонирхлыг шууд биш, маш далд утгаар төрүүлж хүсэлтэд шатах боломжийг нь олго гэжээ. Бишрлийг мэдрүүл. Засарсан сиренэд тэр одоо ч гэсэн эрэгтэй хүнийг ухаангүй болгож чадах хүчтэй хэвээр байна гэсэн итгэлийг нь өг гинэ. Эрхчлөөг санал болго. Чи тэдэнд шинэ харилцаа биш. Харин тэрхүү баглаа хүлээснээсээ төрч болов ангижрах эрхчлөө зугаа цэнгэлийг амлаж байгаагаа мэдрүүлэх хэрэгтэй. Анхаарах зүйл тэд айл хэдийн харилцаатай эсвэл гэр бүлтэй байх нь орхитолтод саад болохгүй. Харин ч хориотой жимс гэдэг утгаараа тоглоомыг илүү сонирхолтой болгодог гинэ. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Ийм төрлийн хүмүүс төрөлхийн итгэлгүй байх магадлалтай. Тэдний доторх галыг бадрааж чадсанаар чи эрх мэдэл олж авах. Тэднийг тогтворгүй зан чанарын үр дагаврыг нь чи өөрөө үүрэх хэрэгтэй болно. Хоёр дахь хохирогч болох магадлалтай хүмүүсийн тухай ярилцъя. Урам нь хуурсан мөрөөдөгч буюу disappointed dreamer. Энэ төрлийн хүмүүс ихэвчлэн бага насаа ганцаараа өнгөрөөсөн байх нь бий. Ганцаардлаа нөхөхийн тулд тэд маш хүчтэй төсөөллийн ертөнцийг тархиндаа бүтээдэг гин. Ном, кино, үлгэрээс авсан тэрхүү гой сайхан дүр зургууд нь тэдний амьдралыг харах үнцэг болж төлөвшдөг. Нас ахих тусам тэдний мөрөөдөл бодит амьдралдаа мөргөлдөж эхэлнэ.
Амьдрал тэдний төсөөлж байсан шиг адал явдалтай, романтик биш байгаад тэд гүний урам хугардаг гин. Ялангуяа хайр дурлалын харилцаан дээр тэд хүлэг баатар, эсвэл төгс гүнж хайдагч, бодит байдал дээр хүмүүсийн жижиг сажиг алдаа, арчаагүй байдал нь тэдийг их гомдоодог гинэ. Ганцаараа үлдэхгүй тулд тэд энгийн хүнтэй гэрлэж, уулт хийдэгч, сэтгэлийн гүндээ үргэлж ямар нэг агуу, романтик зүйлийг өлсөж хүлээж байдаг гин. Тэднийг хэрхэн татах вэ? Тэдний үзэж буй кино, уншиж буй номыг нь анзаар. Тэд адал явдалтай, юр босны түүх ярихт нь нүдэн сэргэж, сонирхож эхэлдэг. Гэрийн тогтчлолд өмсөж буй хувцснаас нь баг зэрэг театрын эсвэл маш романтик хэмээг илэрдэг гин. Харилцааныхаа тухай ярихдаа хаяа нэг харамссан, гониглсан өнгө аяс цухуулгаж болно. Урхитах тактик. Төсөөллийг нь ашигладжээ. Тэд маш их хуримтлагдсан энерги хүсэл тэмүүлэлтэй байдаг. Тэдэнд баг зэрэг нууцлаг, романтик уур амьсгалыг мэдрүүлэхэд л тэдний төсөөлөл ажиллаж чамайг мөрөөдлийнхөө баатар болгоод бодчихдаг гин. Дүрдээ тоглол гэсэн байна. Тэдэнд хүсэж байгаа тэрхүү үлгэрийн нэг хэсгийг нь л өг. Чи тэдний хүссэн адал явдал эсвэл халамжтай баатар байж чадвал тэд үлдсэн бүхнийг өөрсдийн төсөөллөөр нөхөд гүйцээчих гинэ. Бодит байдлыг бүү харуул гэсэн байна. Хамгийн чухал нь чиний бүтээсэн тэр гой хуурмаг ертөнцийг бодит байдлын өчөөхөн ч гэсэн арчаагүй зангаар бөөн ургаарай. Хэрв чи тэдний нүдэнд хитрхи энгийн эсвэл арчаагүй харагдвал тэд өмнөхөөсөө илүү ихээр гондож чамаас шууд нүүр буруулнаа. Энэ төрлийн хүмүүс бол орхитоход хамгийн тааламжтай хохирогчд байдаг гин. Учир нь тэд өөрсдөө дурлахыг, өөрсдөө төсөөлөхийг маш ихээр хүссэн байдаг учраас чиний ажлын талыг тэд өөрсдөө хийгээд өгчихнөө гинэ. 3 дугаарт эрх танхи хаан эсвэл гүнж, the pampered royal. Энэ төрөл бол манай нийгэмд магадгүй чиний эргэн тойронд ч маш их байдаг эрх танхи хүмүүсийн тухай гинэ. Тэд бол багадаа айлын ганц эсвэл аав ээжийн алган дээр бөмбөрч өссөн, хүссэн бүхнийг хэлхээсээ өмнө авдаг байсан хүмүүс гин шүү. Бусад хүүхдүүд өөрсдийгөө саатуулж сурч байхад эдгээр хаад гүнж нар бусдаар өөрийгөө зугаацуулж сурсан байдаг гин. Тэд насанд хүрсэн ч гэсэн дотроо яг л ирэх хүүхдэрээ хэвээрээ байна. Тэдний хамгийн том дайсан бол уйдгар гоник. Тэд маш амархан уйддаг учраас байнга шинэ хүн, шинэ ажил, шинэ газар руу өсчиж явдаг гинэ. Нэг хэвийн амьдрал тогтсон дүрм журам тэднийг боож өгөх гэж байгаа мэт мэдрэмж төрүүлж чадна. Гэвч энэ их тогтворгүй байдал нь тэднийг ядаргаанд оруулдаг. Олон бүтэлгүй хайр дурлал, тогтворгүй карьер гэдэл. Тэднийг хэрхэн таних вэ? Тэдний өнгөрсөн амьдралыг хар. Олон удаа ажил сольсон, байнга аялах дуртай, богино хугацааны олон харилцаатай байсан гэдэл. Ямар ч нийгмийн давхаргын хүн байсан тэднээс нэг тийм язгуу уртан мэт. Бусдаар үйлчлүүлэх ёстой мэт өндөр дээрээс харсан ааш авир илэрч болно гин. Орхитох тактик. Саадуулагч нь бол тэдэнд байнга шинэ мэдрэмж, шинэ газар, сонирхолтой үзрүүдийг санал болго. Тэдний уйдгарыг үргээж чадах зугаацуулагч бай гинэ. Нууцлаг бай гэсэн байна. Өөрийнхөө бүх талыг нэг дор бүү харуул. Байнга шинэ содон зан чанараа тэднийг гайхшруулж байх хэрэгтэй гэсэн байна. Эцэг эгшин бай. Тэднийг яг л багад нь аав ээж нь яаж эрхлүүлдэг байсан шиг халамжил. Тэднийг өөртөө тасгаж хамааралтай болго. Нэгэнт чиний халамжинд орсон бол тэд яг л аав ээжтэй үнэнч хүүхэд шиг чамд үнэнч үлднэ. Гэрлэлт хариуцлага гэж бүү яар. Хэрв чи тэдэнд хоёулаа үүрд хамтдаа доктортой амьдрий гэж хэлбэл тэд шууд л зайгаа аваад зугтнаа. Тэдэн зүгээр л энэ бүхэн тоглоом зугаа мэт харагдах ёстой. Сайн санаарай. Энэ төрлийн хүнийг орхитоход чи өөрөө маш их хөдөлмөрлөх хэрэгтэй гинэ. Гэхдээ тэд чамд нэгэнд дэлбэлээд өгвөл тэдний үнэнч зан чамд хамгийн том шагнал болж ирнэ гэсэн байна. Дөрөвт нь шинэ маягийн ёс суртахуунч хохирогч буюу new prude. Энэ бол манай сошиал медиагийн эрен үе хамгийн их харагдаг зөв байх гэж өөрийгөө хүссэн хүмүүсийн тухай маш сонирхолтой хэсэг юм байна. Өнөөдөр ёс суртахуунч гэхээр зөвхөн сексэс татгалздаг хүнийг хэлхээ болжээ. Орчин үеийн ёс суртахуунчид бол нийгэмд яг ямар байх ёстой, яваг зөв гэж үздэг вэ гэдэгт хитрхи их санаа зовдөг, үргэлж төгс зөв харагдахыг хичээдэг хүмүүс юм гинэ. Тэд нийгмийн шүүмжлээс үхтлээ айдаг. Тэд үргэлж шударга ёс, соёлтой байдал, зөв хооллолт, эсвэл улс төрийн зөв үзлийн тухай ярьж явдаг гинэ.
Гэвч хамгийн сонирхолтой нь тэд дотроо ямар нэгэн хориотой буруу зүйлийг маш их хүсэж байдаг. Тэр хүсэлдээ хөтлөгдөхөөс айдаг учраас бүр эсрэгээрээ маш хатуу шүүмжлэгч болж хувирдаг гин. Тэд уйтгартай, өнгөтэй хувцас өмсөж, эрсдлээс зүхтаж, тогтсон нэг хэвийн горимоор амьдардаг. Тэднийг хэрхэн таних вэ? Тэд бусдыг ялангуяа чөлөөтэй, эрсдэлтэй алхам хийж байгаа хүмүүсийг маш их шүүмжилж буруутгадаг гин. Тэдний амьдрал яг л нэгэн хэвийн робот шиг. Энэ нь тэдний доторх хүсэл тачаалыг барьж тогтоох арга юм. Мэдээж орхитох тактик. Тэдний шүүмжлэлийг бүү тоо. Тэд чамайг шүүмжилж чи ямар замраагүй юм бэ гэж хэлж байвал энэ нь чамд дурлаж байгаагийн шинж гинэ. Чи тэдний анхааралд байна гэсэн үг. Тэдэнд засах боломж олго. Тэдэнд чамайг сургах, чамайг зөв хүн болгон өөрчлөх боломжийг нь өг гинэ. Энэ бол тэднийг өөртөө ойртуулах хамгийн том шалтгаан болно. Аюултай талыг нь харуул гэсэн байна. Тэд өөрсдөө маш зөв хүмүүс учраас чамд байгаа тэрхүү зэрлэг, дүрэн бус, муу талд чинь нууцхан татагдаж болно гэж доторх араад нэгэн сэрээ. Тэднийг нэгэн дээж чадвал тэднээс асар их энерги, сэтгэл хөдлөл гарч ирнэ. Тэд магадгүй өөрсдөө уйтгартай хүнтэй харилцаатай байж болох ч үнэндээ тэд зүгээр л унтаж байгаа хүмүүс юм. Энэ төрлийн хүнийг орхитох яг л дэсрэх бөмбөгтэй ажиллахтай адил гин. Гаднаа хүйтэн хатуу харагдагч дотор нь асар их гал нуугдаж байна. Тэр галыг нь гаргаж ирж чадвал тэд чамайг бүр хахаж цацтал чинь хайрлах болно гэж. 5 дугаарт нь хадагдсан од, the crushed star. Энэ төрөл бол маш эмзэг хэрнээ орхитоход хамгийн амархан төрлүүдийн нэг. Хүн болгон анхаарлын төвд байхыг хүсдэгч хадагдсан оддын хувьд энэ нь зүгээр нэг хүсэл биш, амьдралынх нь утга учир байдаг гин. Бид бүгд л бусдад бишрэгдэхийг хүсдэг. Гэвч хадагдсан од төрлийн хүмүүсийн хувьд тэд өнгөрсөн амьдралынхаа аль нэг хэсэгт магадгүй сургуульдаа эсвэл өөр нэг орчинд үнэхээр од шиг ялалцаж бүгдийн анхаарлын төвд байж үдсэн хүмүүс байдаг гин. Магадгүй тэд маш хөөрхөн эсвэл спортын од эсвэл маш авьяаслаг нэгэн байсан байж таарна. Гэвч тэр алдар нэрийн өдрүүд нь дуусч одоо тэд ердийн саарл амьдралаар амьдарч байгаа. Тэд одоогийн энгийн амьдралдаа дассан мэт харагдах боловч сэтгэлийн гүндээ тэрхүү гялалцсан үеэ хизээж мартдаггүй. Нийгэмд хэтэрхий их анхаарал татахыг хичээхэн эвгүй харагддаг учраас тэд хүслээ дотроо нууж сурсан байдаг гин. Үүнээсээ болоод тэд баг зэрэг гомдомтгой, гомцсон зантай болох нь бий. Тэднийг хэрхэн таних вэ? Тэдэнд гинт анхаарал хандуулах үед нүдэнд сэргэж царайн гэрэлтэд ирнэ. Өнгөрсөн үеийнхээ амжилт, алдар нэрийн тухай ярихдаа маш их баяртай болдог. Баг зэрэг согтох эсвэл орчин нь бүрдэх үед тэдний доторх тэрхүү од гинт гарч ирээд хөгжилтэй, эрчимтэй болж эхэлдэг гин шүү. Орхитох тактик нь түүнийг од болгох гинэ. Энэ бол хамгийн амархан арга. Түүнтэй хамт байхдаа түүнийг дэлхийн хамгийн чухал хүн мэт харц. Түүнийг яриул зөвхөн өөрийнх нь тухай асуу. Туслах дүр бай. Олны дунд байхдаа өөрийгөө бүү тоддог. Харин түүнийг илүү хөгжилтэй, илүү ухаалаг харагдуулах туслах дүрийн үүргийг гүйцэтгэг. Чи түүний гэрэлд биеэ шарж байгаа мэт бай гэсэн байна. Бүрэн шүт. Түүний авьяас гоо үзэсгэлэн зан чанарыг нь чин сэтгэлээсээ бишир. Тэр удаан хугацааны дутагдсан тэрхүү анхаарлын өлсгөлөнгөө чиний дэргэд нөхөж эхэлмэгц чамд ухаангүй дурлах болно. Хэрв чи өөрөө анхаарлын төвд байх дуртай, од болох өвчтөй хүн бол энэ төрлийн хүнийг оролдоод ч хэрэггүй. Удахгүй та хоёрын дунд хэн нь илүү гялалцах вэ гэсэн бяцхан өрсөлдөөн үүсч улмаар харилцаа маш муухайгаар дуусах болно гэсэн байна. Хадагдсан одыг орхитно гэдэг бол түүнийг дахин төрүүлэх тухай юм. Тэр чамд маш их талархах бөгөөд тэрхүү талархал нь асар хүчтэй хайр дурлал болон хувирдаг гинэ. 6-ад нь шин суралцагч, the novice. Энэ төрөл бол яг л хориотой жимсийг амтлахыг хүсэж буй залуу, сониуч нэгний дүрм. Тэднийг зүгээр нэг гинэн хүүхдүүдээс ялгадаг зүйл бол тэдний аюултай сониуч зам. Шин суралцагч бол амьдралын туршлага бараг байхгүй. Ном киноноос ертөнцийг мэддэг гэж боддог нэгэн. Тэдний хувьд хүмүүсийн өөрсдийг нь хардаг тэрхүү гинэн цайлган байдал нь нэг ёсны дарамт ачаа болчихсон байдаг байна. Тэд би ч гэсэн том хүн шиг бүхнийг үзэж хармаар байна гэж дотроо шатаж суудаг нэгэн гин. Тэд гаднаа яг л тэнгэрийн элч шиг харагдагч дотроо бол тийм биш гэдгээ өөрсдөө мэддэг. Тэд амьдралын харанхуй, нууцлаг,
Магадгүй баг зэрэг хорон талыг танин мэдхийг маш их хүсдэг. Тэдний хувьд ертөнц бол судлах ёстой том лаборатори юм. Мэдээж орхидох тактик нь хостолмол зан чанарыг үзүүл гэжээ. Тэдэн зүгээр нэг сайн ах эсвэл сайн эх чиг харагдах нь уйтгартай. Чи нэг талаараа хүүхэд чих хөвгчлээ тоглоомсог байх хэрэгтэй гинэ. Харин нөгөө талаараа чамд маш гүнзгий, магадгүй баг зэрэг аюултай эсвэл бохир нууц байгаа мэт сэтгэл төрөөл энэ хослол тэднийг соронц шиг татна. Чиглүүлэгч нь бай. Чи түүнийг зөвхөн хайр дурлалын хувьд биш, амьдралынх нь хувьд хөтлөгч байх ёстой. Түүнийг хизээж очиж үзээгүй газруудад нь аваачиж, сонсож байгаагүй сонин содон үзэл бодол шинэ ертөнцтэй танилцуул гэжээ. Гоо зүйтэй ханд. Харанхуй буруу зүйлийг ч гэсэн урлаг мэт романтик байдлаар харуул. Бохир заван биш. Харин нууцлаг бас гоё гэсэн мэдрэмжийг өгөх нь чухал. Тэд туршлагагүй учраас чиний зохиосон энэ спектаклд маш амархан хууртагднаа гэсэн мэт. Хэрсүү төрлийг нь тань. Заримдаа тэд жаахан туршлагатай мөртлөө өөрийгөө гинэн болгож харуулж байж магадгүй. Тэр нь тэдний хэрэгэлдэг зэвсэг юм. Гэхдээ арга барил нь яг л адилхан. Гинэн зам ба завхаа занг хослуулж чадвал тэд чамаас гарч чадахгүй. Шин суралцагчийг өрхтөн гэдэг бол тэднийг том хүний ертөнцөөр аялуулах тухай юм. Чиний туршлага, чиний нууцлаг байдал тэдний хувьд хамгийн том таталцал болно. Тэдний хувьд чи бол зүгээр нэг амраг биш. Харин амьдралыг нь зааж өгөх нууц багш юм. 7 дугаарт нь байлдагч буюу conqueror. Байлдагч төрлийн хүмүүс асар их энергтэй. Тэд амьдралын бүх талбарт, ялангуяа ажил төрөл болон хайр дурлалын харилцаанд ямар нэг саадыг давж ялал байгуулах дуртай. Тэд эрх мэдэлд хайртай бөгөөд хүссэн зүйлээ ямар ч хамаагүй аргаар авдаг гинэ. Тэднийг гаднаас хараад шууд танихад хэцүү байж магадгүй. Заримдаа тэд олонний дунд даруухан бүр ичимхий чимшиг харагдаж магадгүй. Гэхдээ тэдний үгэнд биш. Үйлдвэрлэл, амжилтанд нь анхаарлаа хандуул. Тэд бол өөрийнхөө салбарт номер 1 байхыг хичээдэг. Амжилтанд донтсон хүмүүс гинэ. Тэд дотроо маш их сэтгэл хөдлөлттэй боловч тэр нь зөвхөн хүнд хэцүү үед л тесэрч гарч ирнэ гин. Өрхтөх тактик. Амархан олц бүү бол. Тэдэнд хийж чадах хамгийн муу зүйл бол шууд буугаад өгөх явдал. Хэрв чи амархан олц болчихвол тэд чамайг хэрэглээд л хайчихна. Тэдэнд чамайг эзлэх боломж, сорилтыг өг. Хөөцөлдүүл. Тэднийг араасаа гүйлэг, баг зэрэг их зантай байж, хаяа үгүй гэж хэлж, сэтгэл хөдлөлөөрөө тоглол. Чи хэдий чинээ баригдчихгүй байна. Тэд төдий чинээ чамайг авах гэж улгаарна. Тэднийг туйлдуул. Тэдний тэр их энергийг өөрийнхөө эсрэг ашигла. Тэдийг яг л бох шиг наас цааш нь гүйлгэж, хүчээ барж, чамаас хамааралтай боллон байлга гинэ. Наполеон хүртэл Жозефинагийн өмнө яг ингэж хүчин мөхсөж байсан түүхийг санаарай. Хүйс хамаагүй гинэ. Энэ төрөлд эрэгтэйчүүд их байдагч, эмэгтэй байлдагч нар зөндөө бий. Тэдэнд ч гэсэн яг л адилхан баригдшгүй байдал, баг зэрэг эрхлэлт хамгийн сайн үйлчлэн гинэ. Байлдагчийг өрхтөн гэдэг бол тэдэнд зориулж, адал явдалд саад зохиох тухай юм. Тэд чамайг эзэмдсэн гэж бодох тэр агшинд үндэ чи тэднийг эзэмдчихсэн байх болно. 8 дугаарт the exotic fetishist буюу харийн соёл донтогч. Энэ төрөл бол өөрийнхөө байгаа орчин, соёл, тэр шатгаа өөрийгөө хүртэл үзэн ядаж, үргэлж өөр хаа нэгтэй байгаа зүйлийг хамгийн гоё гэж боддог хүмүүсийн тухай гинэ. Бид бүгд л шинэ, содон зүйл дуртай байдаг. Гэхдээ харийн соёл донтогч төрлийн хүмүүсийн хувьд энэ сонирхол нь тэдний амьдралын гол зорилго болчихсон байна. Үүндээ тэдний дотор маш том хоосон орон зай, өөрийгөө дутуу үнэлэх үнэлэмж нуугдаж байдаг гин. Тэд өөрийнхөө гарал үүсэл, нийгмийн давхрах соёлоо уйтгартай, эсвэл утгагүй гэж голдог. Тэднийг танихад маш амархан. Тэд аялах маш их дуртай. Гэрэн дандаа харь орны бэлэг дурсгал, сонин содон зүйлсээр дүүрэн. Тэд өөрийнхөө орны хөгжмөөс илүү харийн хөгжим, урлагийг дээдлэн. Мөн тэд ихэвчлэн маш тэрслүү. Одоо байгаа нийгмийн эсрэг үзэл бодолтой байх нь бий. Орхидох тактик. Өөрийгөө экзотик болго. Хэрв чи тэдэнтэй яг ижил соёл, гарал үүсэлтэй бол тэд чамайг тоож харахгүй. Чи тэдэнд өөр ертөнцийн, өөр соёлын хүн мэт байх ёстой гинэ. Хувцлалт, ярианы сэдв, очиж буй газрууд чинь тэдэнд сонин содон байх хэрэгтэй. Баг зэрэг хэтрүүл. Чи өөрийнхөө ялгаатай талыг тэдэнд зориулан театр мэт бол тодотгож харуул. Тэд өөрсдөө төсөөлөх дуртай хүмүүс учраас чиний багахан ялгааг маш том адал явдал болгоод бодчихно.
зогтох боломжийг олно. Тэднийг дарж буй уйтгартай ажил, нэг хэвийн харилцаанаас нь төрч болов ангижруул, өөр ертөнцид аваач. Чи бол тэдний хувьд амьдралаас зогтох гарцсан юм. Энэ төрлийн хүмүүс тийм ч сайн хохирогч болдоггүй. Учир нь чиний тэр сонин содон байдал удахгүй тэдэнд энгийн санагдаж эхэлмэгц тэд дараагийн шин зүйлийг хайж эхэлдэг гинэ. Тэдний сонирхлыг удаан тогтоох нь маш хэцүү бөгөөд тэдний дотоод докторгүй байдал чамааг үргэлж төгшүүртэй байлгах болно. Тэд үнэндээ өөрсдөөсөө зугтаж байгаа хүмүүс. Чи тэднийг өөртөө татаж болгоч тэднийг өөрөөс нь аврах боломжгүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй гэжээ. 9-р драмын хатан хаан, The Drama Queen. Энэ төрөл бол яг л амьд савнгийн дүр шиг хүмүүс гинэ. Тэдний хувьд амьдрал нь амар тайван байна гэдэг бол хамгийн том аимшиг буюу уйтгар. Драмын хатан хаан энэ төрөлд эрэгтэйчүүд ч бас маш их байдаг гин. Амьдралдаа байнга ямар нэгэн асуудал, зөрчилдөөн, сэтгэл хөдлөлийн тесрэлт хүлээж байдаг хүмүүс. Тэдний хувьд өвдөлт, зовлон, гомдол гэдэг бол нэг ёсны таашаал буюу амьд байгаагаа мэдрэх арга нь гинэ. Тэднийг танихад маш амархан. Тэдний амьдрал дээр дандаа ямар нэгэн эмгэнэлт явдал тохиолдож байдаг. Тэдний гомдоосон хүмүүсийн жагсаал дуусахгүй. Тэдэнд тохиолдсон траума буюу сэтгэлийн шарах маш их. Тэд өөрийгөө хохирогч болгож харуулах дуртай бөгөөд үргэлж гомдлох зүйл хайж авдаг гинэ. Урхитах тактик. Доктортой байдлаар бүү амал. Хэрв чи тэдэнд би чамд амар тайван амьдрал, аюулгүй байдлыг өгнө гэж хэлбэл тэд шууд л зүхтаад явна. Энэ тэдний хувьд өхөл шиг уйтгартай санагдана. Сэтгэл зүйн хатуу тоглолт хий. Тэдэнд хүсээд байгаа тэрхүү сэтгэл хөдлөлийн шокыг нь өг. Баг зэрэг хүүтэй хүндий байх, хаяа маргалдах, тэднийг үл тоомсорлох зэрэг нь тэднийг чамд улам ихээр татах болно. Драмын найруулагч бай. Хэрв чи тэдэнтэй удаан байхыг хүсвэл харилцаанд байнга шин сорил драма зохиож байх хэрэгтэй гин. Гэхдээ ихэвчлэн ийм хүмүүстэй богино хугацаанд гал 100 мэдрэмж аваад өнгөрөх нь илүү тохиромжтой байдаг гинэ. Тэдэнд амар таван амьдрал биш, харин шуурга хэрэгтэй. Чи тэрхүү шуургыг нь зохион байгуулж өгч чадвал тэд чиний гараас гарахгүй. Гэхдээ өөрөө энэ бүх хэрүүл мархан драмад бэлнэ үү гэдгээ сайн бодох хэрэгтэй байх нэ. 10-р профессор. Энэ төрөлд бол маш их уншсан, маш ухаалаг мөртлөө өөрийнхөө тархины шорондоо түгжигдчихсэн хүмүүс ордог байна. Тэднийг яаж тэр шоронгоос нь гаргах вэ? Профессор төрлийн хүмүүс бүх зүйл дүн шинжилгээ хийж шүүмжлэхгүйгээр байж чаддгүй. Тэдний тархи хэд өндөр хөгжсөн ч бие махбод болон мэдрэмжийн тал дээр өөрийгөө дутуу үнэлэх хандлагатай. Тиймээс тэд бусдыг оюун ухаанаараа дээрлэж өөрийнхөө тэрхүү дутууг нөхдөг гинэ. Тэд хайр дурлал, сексийн тухай ярихдаа хүртэл яг л лекц уншиж байгаа юм шиг онол ярьдаг. Яран ихэвчлэн өгөөдсөн, дал дутгатай байх бөгөөд чамайг дээрээс чинь доош харж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Гэвч үнэндээ тэд дотроо энэ бүх онол дүн шинжилгээнээсээ залхаж зүгээр л юу ч бодохгүйгээр амьдралыг мэдрэхийг маш их хүсдэгч өөрсдөө үүнийг хийж чаддгүй гин. Урхитах тактик, оюун ухаанаараа бүү өрсөлд. Хэрв чи өөрөө ухаалаг хүн бол тэр талаа нуу. Тэдэнтэй мэтгэлцэх нь тэднийг улам их бодоход хүргэж харилцааг өрсөлдөөн болгоно. Тэдэнд оюуны өндөрлөгтөө үлдэх боломжийг нь өгөө гэсэн байна. Биеийн хилэнжинд анхаар. Чи тэдэнд тархиар нь биш, биеэр нь мэдрэгдэх ёстой. Тэдэнд хүр, тэднийг бодит физик мэдрэмжээр шоконд оруул. Тэдний унтаа байгаа байдал, мэдрэхүүгийн сэрэх нь хамгийн чухал. Тэднийг бишрэгч болго. Хэдийгээр тэд ухаалагч, тэдэнд чи бол маш тачаангай хүн гэж мэдрүүлэх төдийл тэд чиний боол болно. Учир нь хинч тэдэнд ийм мэдрэмж төрүүлж байгаагүй. Шүүмжлэлийг нь хүлээж ав. Тэд чамайг шүүмжилж, дутуугч нь хэлж байг. Энэ бол тэдний хамгаалалт юм. Чи харин тэр бүхнийг цаанд юу ч бодохгүйгээр зөвхөн мэдрэмж өгч чадвал чи тэдний цорын ганц зугтах зам болно. Профессорыг өрхтөн гэдэг бол тэднийг тархиныхын шоронгоос гаргаж жинхэнэ амьдралыг мэдрүүлэх тухай юм аа. Тэдний оюун ухаанд бүү анхаар. Харин бие махбодын хүслийг сэрээ. 11-р гоо үзэсгэлэн The Beauty. Энэ төрөл бол хамгийн хүсэмжит хэрний хамгийн их ганцаарсан хүмүүсийн тухай юм. Тэднийг яаж урагдах нь ихэнх хүмүүсийн гаргадаг алдаанаас тэс өөр байна гинэ. Гоо үзэсгэлэн төрлийн хүмүүс ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг ба. Гэхдээ маш царайлаг залуус ч бас хамаарч болно гэж юм. Тэд багасаа л бусдын харцсан доор өсдөг. Бусад хүмүүсийн ширтэх тэр харц тэдний хүч чадлын их үүсэр боловч нөгөө талдаа маш том зовлон болдог гинэ. Тэд би хөгшөрч байгаа болов? Би
Би одоо ч анхаарал татсан хэвээр байгаа болов уу гэж байнга түгшиж явдаг гин. Тэд зөвхөн гадаа төрхөөрөө үнэлэгдэхээс залхаж, үүнээсээ болоод маш их ганцаарддаг. Ихэнх залуус тэднээс айж, холоос биширдэг болов. Ойрцоо хідэн зөвхөн секс, эсвэл гоё хүүхэлтэй болгож харахаас биш, дотоод ертөнцийг нь огт сонирхдаггүй. Тиймээс тэд маш их анхаарал, ойлголтоор өлсөж байдаг гинэ. Өрхтөх тактик. Бусдын олж хараагүйг үнэл. Энэ бол хамгийн чухал тактик. Түүний гадаа төрхийг биш, харин хэнийг ч анзаардгүй тэрхүү ухаан. Ихэвчлэн тэд маш ухаалаг байж болдог. Авиас, чадвар, зан чанарыг нь бишир. Түүний тарих болон сэтгэлийг нь шүт. Гадаа төрхийг нь бүү мартагдвал. Мэдээж чи түүний биеийн галбирыг биширч магтах ёстой. Хэрв чи түүний гоо үзэглэн магтахгүй бол тэр өөртөө итгэлгүй болж чамаас хөндөрнөө. Түүнийг ангууч болго. Тэд үргэлж бусдын хараанд байдаг болохоор маш идэвхгүй пассив болчихсон байдаг. Гэвч тэдний гүнд хин нэгнийг өөрөө хөөж ангуучлах хүсэл нуугдаж байдаг юм шүү. Баг зэрэг хүйтэн хүндий бай. Эхэндээ түүнийг шүтэж агаад гинт баг зэрэг хөрөх, эсвэл үл тоомсорлож үзүүл гинэ. Энэ нь түүнийг өөрийн ирэхгүй чиний араас гүхэд идэвхтэй алхам хийхэд хүргэнэ гэсэн байна. Гоо үзэсгэлэн өрхтөн гэдэг бол түүнийг зөвхөн бит объект биш, харин хүн гэдгийг нь мэдрүүлэх тухай юм. Тэр чамаас хамааралтай болох бөгөөд чи түүний дотоод хоосон орон зайг нөхөж байгаа цорын ганц хүн болно. Гэхдээ нэг зүйлийг анхаараарай. Тэдний өөртөө итгэлгүй байдал нь байнгын халамж, анхаарал шаарддаг шүү. 12. Насанд хүрсэн хүүхэд. The aging baby. Энэ төрөл бол биеийн томорсон ч ухаан нь хүүхдэрээ үлдсэн, хариуцлагаас өгтлээ айдаг хүмүүсийн тухай гин. Тэднийг яаж уургалах тактик нь маш сонин. Зарим хүмүүс хөгшөрхөөс эсвэл үхлээс айсан даа ч юм уу, ерөөсөө том болохыг хүсдэггүй гинэ. Тэдний хувьд амьдрал бол зөвхөн тоглоом, зугаа байх ёстой. 20 гарсан насндаа тэд маш хөгжилтэй, эрч хүчтэй харагддаг бол 30 гараад ирэхээрээ сонирхолтой. Харин 40 дөхөөд ирэхээрээ бусдын залхуу хүргэж ядаргаатай болж эхэлдэг гин. Тэд хариуцлага хүлээхээс зугтаж бүх зүйлийг тоглоом болохыг хичээдэг. Хамгийн сонирхолтой нь нэг хүүхэд нөгөө хүүхэдтэйгээ нийлэх дургүй. Учир нь тэд нь тоглоомын хамтрагч биш, харин бүх асуудлыг нь шийдэж өгдөг том хүн хэрэгтэй байдаг гинэ. Тэд өөрсдөө анхаарлын төвд байх дуртай. Маш хуваа хичээсэн нарциссист зантай байх нь бий. Урьдах тактик. Том хүн шиг бай. Энэ нь хачирхалтай сонсогдож магадгүй ч тэднийг урьдах цорын ганц арга бол чи маш хариуцлагатай, хүлээцтэй, том хүн шиг байх явдал юм. Чи хариуцлагыг нь үүрснээр тэднийг тоглох эрхчлөөгөөр хангаж өгч байна гэсэн үг. Тэднийг бүү шүүмжил. Тэдний хөөхөр шиг зан, гинэн байдлыг нь биширч байгаа мэт дөр үзүүл, эсвэл үнэхээр бишир. Тэднийг хизээж бүү зэмлэл, бүү шүүмжил. Чи яг л хайртай хүүхдээ эрхлүүлж буй эцэг эх шиг нь байвал тэд чамд маш хүчтэй дасаж чамаас халахмж холдож чадахгүй болно. Эцэг эхийн зүүн совингоо ашигла. Чиний дотор байгаа хин нэгнийг халамжлах, аав ээж болох тэрхүү зүүн совингоо гаргаж ир. Гэхдээ анхаараарай. Тэд маш хуваа хичээсэн байдаг учраас чиний авч болох таашаал хязгаарлагдмал байх болно. Насанд хүрсэн хүүхдийг орхитно гэдэг бол тэдний хайртай аав эсвэл ээж нь болох тухай юм. Тэд чамаас хамааралтай болгоч чи өөрөө тэдний энэ идэхгүй, хариуцлагагүй байдлаас нь залхаж магадгүй. Тиймээс ийм харилцааг богино хугацааны зугаа гэж харах нь илүү оновчтой. 13 дугаарт аврагч буюу rescuer. Энэ төрөл бол бусдын зовлон сул тал дээр төсөл хэрэгжүүлж, түгээрээ дамжуулж, өөрийнхөө үн цэнийг мэдэрдэг хүмүүсийн тухай юм. Тэднийг орхитох тактик нь маш эмзэг харагдах явдал юм. Бид бүгд л хаяа сул дорой, гунигтай хүмүүс татагддаг. Гэхдээ аврагч төрлийн хүмүүс зөвхөн асуудалтай шаварт орсон хүмүүст л татагддаггаараа маш сонирхолтой. Энэ нь гаднаа сайхан сэтгэлтэй мэт харагдах боловч цаанаа маш нарийн сэдэлтэй. Бусдад тусалж, асуудлыг шийдэж өгснөөр тэд өөрийгөө хүчрэхэг, бусдаас илүү гэж мэдэрдэг. Мөн бусдын асуудлыг шийдэх нь өөрийнхөө асуудлаас зугтах хамгийн сайн арга нь болдог гинэ. Тэд маш сайн сонсогч, бусдыг ойлгох чадвар, эмпати өндөртэй. Тэд чамайг яриулж, дотоод сэтгэлийг чинь нээхийг хичээдэг. Тэдний өнгөрсөн харилцаануудыг харуул, дандаа өөрөөс нь хамааралтай. Асуудалтай хүмүүстэй холбогдож байсан байдаг байна. Орхитох тактик. Сул дорой байдлаа харуул. Хэрв чи эмэгтэй бол аврал ирж буй гүнжийн дүр тоглол. Энэ нь эрчүүдийн хүлэг баатар болох хүслийг нь төрүүлнэ. Хэрв чи эрэгтэй бол энэ хатуу ертөнцид ганцаардсан төөрсөн хүүгийн дүр тоглол. Энэ нь эмэгтэй аврагчийн их хүний зүүн совинг сэрээж чамайг халамжлах хүслийг нь төрүүлнэ. Шууд бусаар гомдол. Надад туслаач гэж шууд хэлэх хэрэггүй.
Харин амьдралд чинь хайр дутагдж байсан. Дандаа бүтлгүй харилцаатай байсан. Амьдрал чамд ямар хатуу хандсан бэ гэдгийг тэдэнд мэдрүүл. Тэд үүнийг чинь үнэрлэж ирэх болно. Яс суртахууны аврал ир. Чи өөрийгөө муухан гэж харуулж болно. Би буруу зүйл хийж байсан. Надад хатуу ч гэсэн хайрлах гар хэрэгтэй байна гэж хэлэхэд тэд чамайг засаж авах хүсэлтэд хөтлөгдөн чамд ууснаа. Энэ нь тэдэнд өөрийгөө яс 100% дээгүүр гэж мэдрэхээс гадна муу хүү охинтой орооцолж байгаа далд таашаалыг нь өгдөг гинэ. Аврагчийг урагдахын тулд чи тэдний төсөл нь болох ёстой. Чи хэдий чиний асуудалтай байна. Тэд төдий чиний чамд хэрэгтэй гэдгээ мэдэрч чамаас салахгүй байх болно. 14-т нь хашир ангууч буюу the Ruway. Энэ төрөл бол маш хашир, амьдралын хамаг л таашаалыг үзээд залхчихсан ертөнцийг таньсан хүмүүсийн тухай гинэ. Тэднийг урагдаг таахдаг нь чиний хамгийн цэвэр ариун дүр төрхөд орчдог. Ruway гэдэг нь амьдралынхаа туршид жаргал зингэлийг хангалттай амталсан, өвчлэн тэрхүү хит тансаг амьдралаа санхүүжүүлэх боломжтой чинийлэг хүмүүсийг хэлдэг Франц үг хэллэг гин. Тэд гаднаа маш хүйтэн үл итгэсэн, юунд ч баярлахаа болсон хашир харагдагч, дотроо маш романтик, уйхан сэтгэлээ нууж авдаг. Тэд өөрсдөө гаргууд удирдагчид боловч ганцхан төрлийн хүнд шууд бууж өгнө. Тэр нь гинэн цайлхан залуу хүн юм. Тэр нас ахих тусмаа өөрийнхөө алдсан залуу нас гинэн цайлхан сэтгэлээ бусдаас хайж эхэлдэг гинэ. Тэдний хувьд ертөнц тэрхий заваа санагддаг учраас хэний ч гар хүрээгүй, цэвэр ариун зөөлд ухаангүй татагддаг байна. Энэ Ruway төрлийн хүмүүсийн тухай уншихад надад маш олон баян, тансаг хүмүүс яагаад гинэн цайлхан ядуу хүмүүсийг эхнэрээ болгож авдаг төрөл бүрийн драм санаанд орсон гэдгийг нуух юм. Хогийн ургамал санцай, F4 гэ зөндөө олон кинонууд байдаг да. Тэднийг урагтах таахдаг. Гинэн дүр тоглол. Тэдэнд өөрийгөө амьдралын туршлагагүй ертөнцийг хүүхдийн нүдээр хардаг мэтээр харуул. Энэ нь тэдний алдсан залуу насыг сануулж тэднийг догдлуулна. Эсэргүүцэл үзүүл. Тэдний алхам бүрт шууд зөвшөөрч болохгүй. Тэдэнд итгэхгүй байгаа мэт. Эсвэл тэднийг муухан гэж харж байгаа мэт. Баг зэрэг зугт. Тэдний хувьд чамайг ангуучлах нь хамгийн сонирхолтой тоглоом болох болно. Хяналтыг гартаа ав. Чи тэдэнд дутагдж буй тэрхүү залуу насыг эзэмшиж байгаа учраас чи харилцааны дээр байна гэсэн үг. Тэд удаан хугацаанд нууж явсан романтик сэтгэл нь нэг тесрэгэл өөрийгөө хянах чадваргүй болж чамд ухаангүй дурлана. Болгоомжтой бай. Ийм төрлийн хүмүүс аюултай байж болно. Хэтэрхий амархан бууж өгч болохгүй. Бас үргэлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Чиний эсэргүүцэл хэдий чиний хүчтэй байна. Тэдний дурлал төдий чиний гүн байх болно. Хашир ангуучийг өрхтөн гэдэг бол тэдэнд алдсан диваажинг нь харуулах тухай юм. Чиний гинэн төрөх тэдний хувьд хамгийн хүчтэй мансууруулах бодис болно. Одоо хамгийн сонирхолтой хоёр төрөл рүү орцгоё. Нэг нь сүнслэг зүйл донтогч, нөгөө нь мэдрэхүйн таашаал донтогч хүмүүс гинэ. 15. Шүтэгч буюу idol worshipper. Хүн бүрийн дотор ямар нэгэн дутуу орон зай байдаг ч шүтэн бишрэгч хүмүүсийн доторх хоосон орон зай бусдынхаас хавьгүй том юм. Тэд өөртөө хизээж сэтгэл хангалуун байдаггүй учраас тэрхүү хоосон зайгаа нөхөхийн тулд бүх зүйлээ байн хайж явдаг гин. Энэ шашин шүтлэг ямар нэгэн сайн үйлсийн аян эсвэл сошиал дээрх гуурууг дагах хэлбэрээр илэрдэг гинэ. Тэднийг танихад маш амархан. Тэд ямар нэгэн үзэл суртал, шашны эсвэл зан үйлс хамаг эрч хүчээ зориулж явдаг. Нэг бүлэгнээс нөгөө рүү шилжиж, үргэлж шинэ аврагч хайж байдаг хүмүүс гинэ. Өрхтөх тактик. Тэр шүтэн нь бол чи тэдний шүтдэг шашин эсвэл үзэл суртлынхын байрыг эзлэх хэрэгтэй. Эхэндээ тэднийг сонирхлыг хуваалцаж байгаа мэт дүр үзүүлж, явандаа анхаарлыг нь өөр дээрээ тат. Өөрийгөө гигантэн болго. Өөрийнхөө сул талыг нууж, тэдний хүсэж буй төгс дүр төрхийг нь үзүүл. Чи ердийн энгийн байвал тэд чамайг тоохгүй. Чи тэдний хувьд амьд шүтээ мэт харагдах ёстой. Биеийн хөдөлгөөнөөр саадуул. Тэдний тарих байнга ажиллаж, хардлага төрүүлж байдаг. Тиймээс тэднийг ууланд авируулах, аялал дагуулах, эсвэл сексээр дамжуулж, бодох чөлөөгүй болгож, бие махбодын таашаалд нь анхаар. Түүнийг бүү шүт. Тэд өөртөө итгэлгүй байдаг учраас тэднийг магтаад хэрэггүй. Тэд чамайг шүтэх ёстой болохоос биш, чи тэднийг шүтэж болохгүй гинэ. 16-ад мэдрэмжтэн the sensualist. Энэ төрлийн хүмүүс хүн жаргал цэнгэл дуртай биш. Харин тэдний таван мэдрэхүй, үнэлэх, хүрэх, харах гэх мэт маш хүчтэй ажилдаг гин. Тэд заримдаа маш хачин хуцлаж болох боловч заримдаа хэд мэдрэмтгий байдлаасаа болоод ичимхий олонний өмнө гарахаас зугтдаг гинэ. Тэд хүрээлэн буй орчиндөө маш мэдрэг ханддаг.
Наргүй өрөөнд байхаар сэтгэл нь тавгуурхаж, тодорхой өнгнөөс залхаж, эсвэл өрмөц үнэрт маш ихэр хөөрч тогтолдог. Тэдний амьдрал жинхэнэ амттай, мэдрэхүй үргэлж дутагдж байдаг байна. Өрхтөх тактик. Мэдрэхүүрэн дайр. Түүнийг маш гоё үзэмжтэй газруудад аваач. Жижиг деталь бүрт анхаарлаа хандуул. Чи яг л ан амтныг өнгө үнрээр орхитдаг шиг түүнийг барьж авах хэрэгтэй. Олон мэдрэхүүг нь зэрэг ажиллуул. Гой хөгжим, тансаг үнэр, зөөлөн тав, амттай хоол. Эдгээрээр түүнийг бүрэн бүрхэж сул дорой болго. Клеопатра хүртэл Марк Антонийг ингэж өрхөцсөн байдаг. Дахин ашигла. Тэд бол маш номхон хохирогчд. Чи тэдэнд хүссэн мэдрэхүүг нь л өгч чадвал тэд чиний гараас гарахгүй. Гэхдээ уйд авахгүй тулд тэрхүү мэдрэхүүн таашаалуудаа баг зэрэг өөрчилж, шинжилж байх нь зүйтэй. Шүтээнийг шүтэн бишрэгчт нь сүнслэг удирдагч хэрэгтэй болон мэдрэмжтэнд мэдрэхүйн хөтөж хэрэгтэй. Чи альнийх нь хөтөж болохоо зөвхөн сонгоход л хангалттай гин. 17-д нь ганцаардмал удирдагч, The Lonely Leader. Энэ төрөл бол маш их эрх мэдэлтэйч тэрхүү өндөрлөгтөө цар ганцаараа үлдсэн хүмүүсийн тухай юм. Тэднийг буулгаж авах арга нь бусад хүмүүсийнхээс тэс өөр эрсдэлтэйж байж мэднэ. Учирхэг хүмүүс бусдаас тийм ч их ялгаатай биш. Гэхдээ хүмүүс тэдэнтэй өөрөөр харьцдаг нь тэдний зан чанарт маш том нөлөө үзүүлдэг. Тэдний эргэн тойронд байгаа бүх хүмүүс дандаа ямар нэгэн ашиг хонжоо хайж, зусардаж, бялдуучилж байдаг. Үүнээс болоод удирдагчид хинт ч итгэ болж гаднаа маш хатуу ширүүн харагддагч дотроо хин нэгэн тэрхүү тусгаарлалтыг нэвдэж өөрийг нь эзэмдээсэй гэж маш их хүсдэг гинэ. Ихэнх хүмүүс тэднээс айдаг учраас ойртож зүрхэлдэггүй. Харин ойртох гэж оролцсон хүмүүс нь дандаа зусардах, магтах тактик хэрэгэлдэг. Удирдагчид энэ бүхнийг аль хэдийн мэддэг болчихсон учраас тийм хүмүүсийг үзэн яддаг. Орхитох тактик. Тэгш эсвэл дээр харц. Тэдэнд бусдаас хизээж авч байгаагүй тэрхүү хандлагыг нь өг. Чи тэднээс айхгүй. Тэдэнтэй эм зэрэгцгүйц. Эсвэл бүр зарим тал дээр тэднээс илүү гэдгийг харуул. Шулуун шудраг бай. Тэдэнтэй зусардахгүйгээр үннийг нь шууд нүүрэн дээр нь хэл. Энэ нь маш эрсдэлтэй. Учир нь эрх мэдэлтэй хүнтэй тэгж харьцах нь аюултай юм. Гэхдээ чиний энэ зориг тэдний сэтгэлийг хөдөлгөнө. Учир нь тэдэнд хинч үннийг хэлж зөрхөлдөхгүй байна. Өвдөлт ба хайр. Тэдэнд баг зэрэг сэтгэл зүйн өвдөлт мэдрүүлж, үл тоох шүүмжлэх гэх мэтийг үзүүлж, дараа нь түүнийгээ зөөлөн халамжаар нөхөж өг. Энэ нь тэдний сэтгэл хөдлөлийн хувьд маш тогтворгүй болгож, чамаас хамааралтай болгоно. Төвчээртэй бай. Тэдний тарих байнга ажил, хариуцлагаар дүүрэн байдаг учраас чамд зориулах орон зай бага байдаг. Тиймээс алхмаар тэдний бодолд нэвтэрч, өөрийгөө тэдний амьдралын салшгүй хэсэг болгоорой. Ганцаардмал удирдагчийг өрхтөж чадвал чи асар их эрх мэдэлтэй болно. Учир нь тэд тэр их ганцаардал дундаа зөвхөн чамд л итгэж, чамаас бүрэн хамааралтай болох юм. Хамгийн сүүлийн буюу 18 дахь төрлийн хөвөгч хүйс, The Floating Gender ордог байх нэ. Энэ хэсэгт хүйс болон зан чанарын нарийн уялдаа холбоог маш сонирхолтой тайлбарласан байна. Бид бүгдийн дотор эр болон эм зан чанарын холимог байдаг. Гэвч нийгмийн шаардлагаар бид өөрийн хүйсэд тохирсон талыг илүү хөгжүүлж, нөгөө талыг нь дарах хэрэгтэй болдог. Хөвөгч хүйс төрлийн хүмүүс энэ тусгаарлалтыг маш том дарамт гэж мэдэрдэг гин. Тэднийг заримдаа ижил хүйстэн байж магадгүй гэж андуурдагч, үүндээ тэд эсрэг хүйснээс сонирхдаг хүмүүс байх нь элбэг. Тэд зүгээр л өөрийнхөө доторх эр болон эм чанараа чөлөөтэй илэрхийлж, түүгээрээ тоглохыг маш хүсдэг. Тэднийг хараад шууд танихад маш хэцүү. Учир нь тэд бусдад сонин харагдахаас айж, өөрийнхөө тэрхүү нууц талыг маш сайн нуудаг. Магадгүй эмгтэй хэрнээ маш хүчтэй эрхтэйлэг энергитэй, эсвэл эрхтэй хэрнээ гооцоо маш өндөр мэдрэмжтэй байх нь бий. Тэд үргэлж өөрийнхөө тэрхүү дарагдсан талыг гаргах боломжийг хайж байдаг гин. Өрхтөх тактик. Түүний эсрэг тал нь бол энэ төрлийн хүмүүс өөртөө адилхан хүйсийн цааг нь тодорхойгүй. Өөрийнхөө дарагдсан талыг ойлгож чадах хүнийг хайж байдаг гинэ. Хэрв чи тэдний дэргэд өөрийнхөө эр болон энэ зан чанарыг чөлөөтэй илэрхийлж чадвал тэд чиний дэргэд маш их тайвширч өөрийгөө нээж эхэлнэ. Шүүмжлэлгүй орчныг бүрдүүл. Чиний дэргэд тэд ямар ч төрхтэй байсан шүүмжлэхгүй гэдгээ мэдрэх ёстой. Та хоёр бие биенийхээ дарагдсан хүслийг өдөөж, хүйсийн ямар ч хэвшмэл ойлголтод баригдалгүйгээр тоглох хэрэгтэй гин. Зөвлөгөө. Хэрв чи өөрөө энэ төрлийн хүн биш бол хөвөгч хүйсийн хүнийг оролдохгүй байсан дээр чи тэднийг зөвхөн барьж тавгуу түлэх болно. Харин чи өөрөө ийм зан чанартай бол өөртөө адилхан эсрэг хүснээ олвол маш гүнзгий, хүчтэй харилцааг үүсгэж чадна.
Энэ хүртэл урагтуулж болох 18 төрөл буюу чи яг аль нэ гэсэн сонирхолтой сэдвэр ингээд дуусгая. Дараагийн дугаараар эдгээр хүмүүсийг яг ямар алхмаар яаж өөртөө дурлуулах тактикуудыг үзэх болно. The seductive process буюу урагтах үйл явц нь дотроо 24 алхамтай маш том хэсэг байгаа. Чи эдгээр 18 төрлийн аль нэ гэдгийг дараагийн видеон дээр уулзах хүртлээр олоорой. Энэ хүртэл сонссонд маш их баярлалаа.